Сонсогчтой маш баярлалаа. Энэ үйлдэл маань юу байсан гэхээр ерөөхдөө яг байрлал өв дээрээс одоо хөх таавал хөх тэнгэр хөх оюун ухаанаа бэлэгдэж ингэж байгаа. Тэр шутгаараа одоо бас өмнөх үйлдэлч тэгж тийм бэлэгдлээрээ одоо бэлэгдэж оролцсон оюун ухаан тэнгэр гэсэн бэлэгдлэр. За энэ дээрээс бол дотроос нь 3 ийм юунаас ус тусж байгаа. 3 газраас. Энэ 3 газраас тусж байгаа ус одоо доор байгаа тэр гурилан дээр тэр өвсөн дээр тусаад одоо ингэж нэг тийм туснараа тэнд нэг юм бүрлдэж ам өгж байгаа юм шиг тийм одоо тийм зүйл харагдаж байгаа юм л да. Юм болж тэр юмсаар бандаа тэр тухайн одоо хэлбэрүүдийг хийж одоо өвс ус гаалгуурын одоо энэ чуулаас одоо нэг юм дүрийг үсгэж гэж одоо нэгсэн дом одоо бэлэгдлийн чанартай нөгөө төгөр бас үн цэн өгсөн юм үйлдэл хийсэ. Хан дээр зураг тавиад тэрийг ойлгоод тэрийг амжих нэг ойлголт. Урлаг хөгжлийнхаа явцад бас дагаад энэ техник технологи тэгээ бас илэрхийллийн хувьд энэ чинь хөгжиж байна л да. Тэгэхээр энэ үйлдлийн урлагт нь бол одоо өөрөө хүнийхээ хөгжлийн явцад одоо хүнийг бодуулах, төвлөрүүлэх тийм ээ олон талаас бодоход нь нөлөөлж идэг ийм зүйл. Аль болохоор гүйцэтгэгчийн хүний хувьд бол бүжгэлэхгүй, жүжиглэхгүй, бөөлөхгүй гэсэн өөрийн гэсэн уриатаагаар бүтээлээ хийдэг, өөрөө бүтээлж байгаа. Тэгэхээр үл энэ одоо тэр нэгсэндээ тэгж ийн гэдэг чинь илүү одоо үеийнхаа хүнд зориулж ийн гэсэн үг шүү дээ, contemporary. Яг энэ цаг үеийнхаа хүнд зориулж ийн гэсэн үг. Тэгэхээр энэ зориултыг тухайн цаг үеийн хүн өөрийнхөө одоо боловсрлоор, өөрийнхөө мэдрэмжээр, өөрийнхөө одоо тухайн зүйлтэй харьцаж байгаа харьцаагаараа дамжуулаад одоо альж талын энэ мессеж мэдээллийг авч болдго юм байна лээ. Тэрийг зөвхөн зүгээр одоо үзэгчийг миний хувьд өөрөө бас тайлбарлах бас өрөөцгөл. Тэгэхээр яг үзэгч болгон хэн бүхэн нэргээсэн хүүхэд ямар ч насны хүн ингээд үзсэн тухайн зүйлийг шууд л харилцдаг. Тэгээ манай урланд бол нэг ээж хүүгээ дагуулж орж ирж байсан. Тэгээд ээж нь минийхөө тэр нэстэг морийг хараач гэд ээж нь тэгж байгаа. Гэсэн чинь хүн хотлаа илээл. Гэсэн чинь ээж нь асууж яа хүүгээ. Тэгээд жигүүрт хүлэг гэж гэж. Тэгэхээр бид нар бол хүүхдтэй аль өнцгөөс нь яаж тайлбарлаж байна гэдэг. Аливаа юмсыг тийм ээ. Тэгэхээр хүүхд хүртэл өөрөө тийм бэлтгэгдсэн тэгж энэ урлагтай өөрөө холбоотой ирдэг хүн өөрөө анханасаа. Тэгэхээр тэрийг хүн устгаж хүн болгож гэнэ үү, устгахгүй хүн болгож гэнэ үү гэдэг нэг ойлголттой тийм. Тэгэхээр бол би бол яг энэ хүний хөгжлийн хувьд бол энэ бусад орнууд төрөлх урлагийг ялангуяа арт аль руу илүү өндөр авч ингэж хөгжүүлж байгаа нь бол эргээ тэр төрөлх урлаг өөрөө хүнийг нээж өгдөг тэр дотоод мөн чанартай илүү холбоотой гэж байна. Ингэжсэн нөгөө бусад урлагийн төрлүүдийг бодох юм бол ямар нэгэн орон зай, хэлбэр хэмжээс өнгө бодгаар ерөөсө хязгаарлагддаг юм байна. Тэгэхээр ингээд цэвэр ингээд тухайн уран бүтээлчийн уран сэтгэмж тэгээд тэрийг яаж илэрхийлэх вэ гэсэн тэр өөрийнх нь арга барил нь ингээд энэ performance art гэдэг юмыг ийм арт болгодог юм байна гэж санагдлаа. Тэгээд шууд ойлгоход бол их гүн гүнзгий юм байна. Өмнөх одоо нэг апотаа бас нэг перформанс хийжсэн санагч ганц өөр мөтөж шагаа хаяад яг тэр үед өөрөө тэр дахаа нөмрөөд яг тэр Монгол гуталтайг бас тэрийгээ бол нэг юм үйлдэл маягтайгаар одоо сөхөрсөөсөн хүн байдалтайгаар харуулсан байсан. Энэ болгон яаж хоорондоо холбогдох нь вэ гэдэг одоо их хүлээж харж илаа. Тэгэхээр энэ удаагийн сая хийсэн перформанс бол
өмнө хийжсэн бүх перформансуудаа ямар нэгэн байдлаар нэгтгэсэн, коллекшн болгосон одоо зохицныг имийг л гаргаж харуулвал гэж бодлоо л доо. Яг өөрийнх нь хувьд бол тэр өөрт нь тэр нэг өгөгдөл байна гэдэг тийм ээ. Яг тэр илэрхийллийнхээ үнэлэмжийг маш хүчтэй санаануудаа гаргаж ирдэг. Тийм л уран бүтээлчтэй. Орчин үеийн уран бүтээлч contemporary artistууд яг концепц буюу тэ утга агуулганд маш их анхаардаг л та. Тэгтэл яг нь performance art дээр юу ингээд айгуутай ингээд нэгдмэл болоод байна гэхэлэр нэгдүгээр яг тэр концепц буюу ухамсарт үйлдэл маань нэн төрөнд явж байгаа. Үүн дотор бас ухамсаргүй зүн савингороо тий хүн өөрөө зүн савингороо бас маш олон үйлдэлүүдийг хийдэг. Тэр үйлдэл маань бас яваад байгаа байхгүй юу? Тэгээд тэр үйлдэл маань үнэхээр ухамсаргүй тий одоо жишээл хүн гэдэг амьтны үйлдэл юм уу? Үгүй. Тэр нь яг үгээр яг тэр нөгөө үе дамжиж ирсэн тэр соёл уламжлалтаагаар шууд холбоотой тийм ухамсарт бөгөөд ухамсаргүй хоёр гэсэн тийм хоёр үйлдэл яваад байгаа байхгүй. Тэгээд мэдээж үйлдэлийг хийхэд хин нэгэн тий үйл хийхэд ямар нэгэн талаар үйлээ хийх бодлыг сэтлийг мэдээж аавна. Гэхдээ тэр үйл өөрөө цаашаа үргэлжлэхээрээ яг үгээр ухамсаргүй яг тэр дотроос гарч байгаа одоо тий өөрийн одоо тэр нэг зүн савингийн бас нэг тийм үйлдэл бас дотор нь яваад байгаа байхгүй.